Хүчтэй цасан болон шорон шуурганы үеэр ямар арга хэмжээ авах вэ? Сэрэмжлүүлэх мэдээг байн хүлээн авч заавар зөвлөмжийг биелүүлэх. Гэр орон байрнаасаа гарахгүй байх. Зайлшгүй гарах тохиолдолд хүүхэд жирэмсэн их өндөр настан өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээ асран хамгаалагчтай үлдээх, галт төмрийн аюулаас болгоомжлох, шаардлагатай тохиолдолд цахилгааныг салгах, илчлэг хоолунд хэрэглэх, аян замд гарахаас зайлсхийх, зайлшгүй замд гарах тохиолдолд техникийн бүрэн бүтэн байдал, чадхууны нөөц, явах зам харгуй, жолоочийн туршлага, ур чадвар зэргийг харгалзан үзэж байх. Цас шороо хүйтэн агаараас хамгаалж, малгай оролт бээлийн нүдний шил цөөн өмсөж хэвших, зузаан хүн төвс өмсөх нь хүйтэнд хөлөрч хөлсөндөө жиндэн улмаар осгох аюултай. Иймээс бие дэлбэг таардаг хөнгөн хувцсыг давхардаж өмсөх нь хөлрөх даархаас сэргийлж чадна. Хүний эрүүл мэнд, амь насан толгойтой яаралтай мэдээллийг боломжтой мэдээллийн хэрэгслийг ашигладаг цаг алдалгүй холбогдох газарт мэдэгдэнэ. Онцгой байдлын ерөнхий газар.